Сайн байцгаана хүмүүстээ өдөр 6 дугаар ангийн сэдв хичээлүүдийг үздэг. За хамгийн эхлээд бүхэл тоонуудыг жишг гэсэн сэдвээр үзэх болно. Энэ нь номны чинь 5 дугаар хуудсанд байгаа. За сөрөг бүхэл тоо гэдэг нь болохоор хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5 гэх мэтлэн тоонууд орох болно. Эрэг бүхэл тоо гэдэг нь болохоор 1, 2, 3, 4, 5 гэх тоонууд орно. За тэгээс бага тоонууд нь хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5 тоонуудыг сөрөг бүхэл тоо гэж нэрлэдэг. Харин тэгээс их тоонууд болохоор 1, 2, 3, 4 гэх тоонуудыг эрэг бүхэл тоо гэж нэрлэнэ. Мөн эрэг бүхэл тоонуудыг натурал тоонууд гэж нэрлэдэг. За одоо бүгдээрээ бодлого болцгоно. За дараах тоонуудыг жишнэ. Ад нь болохоор 4 ба 3-ын аль нь их вэ? Б'д нь болохоор хасах 4 ба 2-ын аль нь их вэ? В'д нь болохоор 12 ба тэгийн аль нь их вэ? Г'д нь болохоор хасах 7 ба хасах 1-ийн аль нь их вэ гэдгийг бодцгоно. Энэ бичлэг шууд явж байгаа болохоор бичлэгээ зогсоогоо бодлогоо бодно шүү хүмүүстээ. За одоо бүгдээрээ бодлогын хариуг харцгаая. Ад нь 4 ба 3-ын аль нь их вэ? Мэдээж зүрх шүүтэй хүмүүстээ. Б'д нь болохоор хасах 4 ба 2-ын аль нь их вэ? Хасах 4 нь сөрөг тоо болохоор 2 нь их. В'д нь болохоор 12 ба тэгийн аль нь их вэ? Мэдээж 12 шүү дээ. Г'д нь болохоор хасах 7 ба хасах 1-ийн аль нь их вэ? Энэ хоёр нь хоёулаа сөрөг тоо байна. Тэгэхээр яаж бодох вэ хүмүүстээ? Мэдээж баруун гар талд байгаа тоонууд бага буюу сөрөг тоо. Тиймээс хасах 1 нь хасах 7-оос зүүн гар талд байгаа учраас хасах 1 нь их тоо юм шүү. Хариуг ингэж гаргаж чадсан бол та нар мундаг байна шүү. За энэ бол тодож авах хэрэгтэй зүйл. За тоон шулуун дээрх тоонуудын баруун гар талд байрлах тоон зүүн гар талд байрлах тооноос ямагт их байх ёстой шүү. Бас дээрээс нөлөөлөөр хэдүүлээ 2 эрэг тооны нийлбэр нь эрэг тоол гарна. Мөн дээрээс нь 2 сөрөг тооны нийлбэр сөрөг тоол гарна гэдгийг ойлгож авсан байх. Тэгээд хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Баяртай.